За зарчмын үед бол нийслэл орон нутгийн хариуцлагатай байхыг бол дэмжиж байгаа. Гэхдээ Монгол улс бол хуулиар энэ орон нутгийн төсвийн харилцаа бусад асуудлуудыг шийдэж байгаа. Тэгэхээр заавал юм тогтоол гаргах бол хэрэг байсан уу? Энийг одоо тогтоол санаачлагчаас асууя. Хоёрдугаарт нь яагаад одоо хамтарсан төсөл орон нутаг улсын хэмжээнд хэрэгжүүлж болохгүй гэж бид ерөөсө бүх юмыг ингээд зааглаад байгаа. Тэг үр ашигтай бол хамтраа зүтгэн шүү дээ. Яагаад болохгүй гэж энэ дээр нь хариулт авъя. За дараагийнх нь тэр бонд зарцуулах эрх, урд оны төсвийн үлдэгдлийг одоо дараа ондоо зарцуулах эрх гээд энэ орон нутгийн төсвийн эрх мэдэлтэй холбоотой зүйлийг яагаад ингээд бүхэлд нь хязгаарлах ийм одоо чиглэл өгөхийг санаачилсан юм бол орон нутгийн 21 аймаг 330 сум байгаа шүү дээ. Энэ тогтоолын чинь үйлчлэлд хамрагдсан шүү дээ. Тэр бүх юмыг зөвхөн нийслэлэр гэж бас бодож болохгүй байх. Тэгээ энэ дээр одоо яагаад ингэж орон нутгуудыг оруулсан юм болоо гэдгийг төсөл санагчаас асууя. За харин дэмжиж байгаа зүйлүүд байна. Орон нутгийн өмчийн газрыг байгуул нэмж явуулах бол хязгаарлах нь зөв. Зарим нэг стратегийн одоо салбар дээр бас төрийн өмчт компани байхыг үгүйсэхгүй. Цаашдаа бол дэд үтэц хөнгөлтөө зээлийн бодлого төсвийн бодлого зүйлээр дэмжлэг үзүүлээд хувийн хвшлэрэл гүйцэтгүүлэх хэрэгтэй. Орон нутагт одоо хог хаягдлыг татан зайлуулах үйлчлэгээ эрхэлдэг хувийн хвшил болон орон нутгийн өмчит байгууллага хоёрын хооронд бол чанарын болоод зохион байгуулалтын хувьд бол ялгаатай байдал байдаг. Ганцхан энэ зорилтыг хэрэгжүүлж чадаагүй нь одоогоос нь 3-4 жилийн өмнө сангийн яам энэ зорилтыг эхлүүлээд тэгээд орон нутгийн өмчит төрийн өмч компанийн ажилтны албан хаагчдын асуудлыг давхар цааш гарах үр дагаврын болон тэднэрт хувилбар сонголт дараагийн одоо ажиллаж амьдрахад нь санд болгоогүй учраас энэ шинжлэлийн бодлогоос ухарцсан. Тэрнээс хойш энийг хэрэгжүүлж чадаагүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг юм хийхдээ дараагийн гарах үр дагаврыг хамттан тооцоод тэгээд тэр эрх ашиг нь хангаад явахгүй болохгүй. Одоо Америкийн нэгдсэн улсад тэр төрийн байгууллага албаа хаагчдыг сонгохдоо сонголт өгсөн шүү дээ. Өөрөө бизнес эрхлэх боломж, тэтгэмж өгөх. Тэгээ энийгээ тооцохгүй ингээл нэг тийм нэг л гатуу шийдвэр гаргацдаг. Тэрний дараа нь ингээд үр дагаврууд нь гардаг. Тийм учраас энийг бол ингэж одоо шийдэх нь зөв баха. Энийг ингэж найруулж одоо оруулууд ямар вэ? За ил тод байдал болон одоо тэр нийслэл улсын төсөвт одоо хөрөнгө төвлөрүүлэхгүй байгаа. Хариулъя. Золч харуулгач. За одоо ингээд эргээд харсан чинь нийтдээ 28.9 их 80 төгрөг буюу одоо бараг улсын төсвийн 80-90% үзүүц хэмжээний нийт үнийн дүнтэй ийм төслүүдийг ирэх нэг хэдхэн жилийн дотор хэрэгжүүлнэ гэсэн байдалтай явж байгаа. Тэгээд тэндээс гарч байгаа эрсдлүүд алдаанууд нь хүлээн зөвшөөрөгчлөө тийм ээ. Тэгээд буцаад нөгөө улсынхаа төсөв дээр ямар ачаал бол ирэх үү? Нөгөө зээлийн бондын эргэн төлөлт нь бол засгийн газар баталгаа өгсөн. Засгийн газар найруулсан. Тэгээ улсын төсөв дээр ачаал болж ирнэ. Тэгэхээр зэрэг нэг талдаа мэдээж чи орон нутаг өөрөө төсвөө хэрэгжүүлээд хөгжлөгөө авах. Нөгөө талдаа тэр үлдэж байгаа үлдэгдлээ дараа орлого гэж аваад тэгээ бодоод явахаар хиймлэр ингээд худлаад төлөвлөөд төчөөд орлого биш шүү дээ. Ингээд зөндөө их юм хийн гэсэн нөгөөхөө хийж чадаагүй учраас үлдсэн байгаа юмыг худлаа тооцоо шилжүүлээд яваад байхаар өөрөө өөрсдөө хуураад ингээд эрсдэл нь уламд хамраад яваад байх юм байна. За тэгээд ер нь бол төсвийн нэгдсэн бодлоготой улс тэр зарцуулагдаагүй үйлдэлснийг нь буцааж төвлөрүүлж аваад тэгээд орон нутгууд хэрэгцээ шаардлагаар нь хуваарлдаг иймэрхүү байх нь зүйтэй мэ гэсэн санаад хүмүүс ярьж лээсэн л та. Тэгэхээр энэ тогтоолын төсөл дээр бол мэдээж чи хуулийн заалт бол биш тийм ээ. Тэгэхээр тэр төсвийн хуваарлтыг одоо энэ эрсдэл гараад байгаагийн бүх орон нутгаар байх уу зөвхөн нийслэлд байх уу гэдгийг судлаад төсвийг одоо боловсруулж өргөн барих эрх бүхий субъект бол засгийн газар үндсэн хуулиар. Тэгэхээр тэр
засгийн газар дээр төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь олон талаас нь бодож боловсруулад санал боловсруулж улсын их хурлд өргөн бариа гэдэг үндсэн агуулга нь бол тийм л агуулгатай байгаа. За миний зүгээс ийм зүйл хэлэх байна. Нэмж Бадамсран гişүн. Ер нь бид бол энэ хөрсөн түвшингөөс бол ухарч болохгүй. Би бол одоо энэ ардсан нийгэм төрж өссөн одоо энэ залуучуудын үзэл бодлыг бол их дэмждэг. Яг тэгэхээр нутгийн өрөөдөх ёсны байгууллагыг бид нар бэхжүүлж ээж насан турш хүүхдээ бид нар амьдралд өөрөө зөв аав ээжтэй одоо тийм ачаал өгөхгүйгээр явах энэ боломжийг бид нар бүрдүүлж өгөх ёстой. Тэгэхгүй бүгдийг ингээл улс руу татан төлрүүлээд байвал энэ бидний олж авсан энэ хэвтэй арчлалын үнд зүйл гэдэг зүйл алга болно. Харин ч одоо хэвтэй арчлалын үр дүнд орон нутгууд одоо хөгжихийг бас илүү зорь тэмүүлэхийг бид нар дэмжих ёстой. Тэгэхгүй одоо бүхэн босоо болгож байна шүү дээ. Бүгд томилгоо босоо. Тэгээ босоо байгаад ингээд томилгоо нь төв засгийн газар их хурлаасаа хараат байгаа. Тэгээ тийм үр дүн хаана илүү гараад байгаа. Тэгэхээр энийг бол бид нар одоо шат чадандаа бодох хэрэгтэй. Энийг бол одоо системийн хувьд харах хэрэгтэй. Золж байгаа гişүн. энэ нөгөө одоо татварын орлого эмийг нь төвлөрүүлэх гэсэн агуулга санаа бол биш гэж би бодож байгаа. Харин нөгөө төсвийн одоо хяналт зарцуулалтын сахилга батыг сайжруулах. Төлөвсөн байдлаар юм хийгдэггүй, ажил нь хийгдэггүй. Тэгэхээр тэрийгэ буцааж төвлөрүүлээд дахиад дараагийнхаа төлөвлөлтөнд гаргадаг юм л алхам юм болов уу гэж бодож байна. Төвшин гişүн. Асуулт асууя. Золж оргол гишүүний нөгөө энэ ил тод болгох, хариуцлага болгох, хувийн хөгжлийг дэмжих гэдэг энэ бодлогуудын бол бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө миний хувьд ингээд аймгийн засаг даргаар ажиллаж байсны хувьд яг энэ тогтоол гарах юм бол яг энэ агуулгаар гарах юм бол энэ 330 сум 21 аймагт чинь одоо бид нар бол тэндээс хөгжил хариуцлага юм нэхэх бол боломжгүй болох гэдэг учраас би энэ дээр ганцхан нийслэлээр энийг одоо бити хараарай. 21 аймаг байгаа шүү гэж хэлэх гээд байгаа. Ер нь бол орон нутгад бол эрх мэдэл бол улсын хурлын засгийн газартай харьцуулахад бол маш бага штэ. Би бас энийг өөрөө энэ аймаг өдөрж ажиллаж байсан үед бол энийг мэдчихэж байгаа. Бид нар маш бага хөрөнгөөр их зүйл хийхийг зорддог. Энд улсын төсөв батлахдаа энэ одоо засгийн газар төсөв хөрөнгө захиран зарцуулахдаа амар топ 100% сайн байна гэж бол би хэлэхгүй. Энд ирээд мэдсэн зүйл бол орон нутаг төсөв их багтаан байна. Харин улс одоо төсвийг бол яг хэрэгтэй зүйлдээ зөв өрн бэрэн зарцуулахдаа учир дутагдaltaй байна гэдгийг би бол олж дүгнсэн. Үг хэллээ. Төвшин гişүн.